За 2019-оос 2021 онд бидний карантинд байхад өмнө солонгосын кино урлаг Netflix дээр байр суурь олж Crash Landing on You, Kingdom, Squid Game, Startup гэдэг тесрэлт болсон драмууд нээлттэй хийж дэлхийд даяар солонгосын кино урлаг дараагийн түвшинд очихжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл яг тэр цагууд Намжуйо, Kim Tae-ri зэрэг хүчрхэг лайн-апаар бүрдсэн 25-21 драма нээлттэй хийж хэрвээ үзсэн л бол дахиж үзэхэд зориг хүрдэггүй хэмжээний K-драма нарын нэгээр цоллуулсан. Тэгвэл энэ удаагийн бичлэгээр нэгэнт өнгөрсөн ч хизээш мартагддаггүй залуунаас 25-21-ийн дүрхийг дахин сүхий. Сонирхолтой драма дээр эрэгтэй гол дүр нь эмэгтэй гол дүрээс 4 насаар ах гэж гардаг бол бодит амьдрал дээрх шүжигч нь эсрэгээрээ эмэгтэй дөрөвч байд юм билээ шүү. За ингээ бичлэгийг эхлэхээс өмнө subscribe дарж амжаагүй subscribe дараад лайк дарахаа битгий мартаарай. 2021 он буюу ковидын үе. Өсвөр насны охиноо балетын тэмцээнд нь хөрөөж өгч буй алдар тамхичнаар кино эхлэх ба ямар нэгэн том тэмцээнд туршлагатай нь охиндоо өгч буй зөвлөгөөнөөс нь шууд харагдана. Охин тэмцээндээ ялах зорилготой өөртөө итгэлтэй орсон ч өрсөлдөгчөө хараад тайзан дээрээс гаралгүй бууж өгөөд ээжтэйгээ маргалдаж аваад эмээг их рүүгээ явхан тэр. Тэрээр 5 жилийн турш хичээлсэн байлаатай бүр мөсөн орхоор шидээд цүр завсарлага авах хугацаанд ээжийнхээ хуучин өрөөнд байрлах ба түүний өрөө 20 жилийн өмнө ямар байсан яг л тэр хэвээрээ. Эндээс туйлзуур сэлмийн спортоор өвчлсөн 18 настай охины ертөнц харагдана. Өрөөгөр дүүрэн өлгөөстэй шагнал, бэлтгэлийн хуваар, зурагт ном, касетийн хөгжим, тамирчны өмсгөл, тэмдэглэлийн дэвтэр. Охин ээжийнхээ өрөөг сонирхож байгаад хуучин тэмдэглэлийн дэвтрийг олов. Ийхүү бид охинтой хамт ээжийнх нь залуу насны дурсамжаараа аялна. Гол дүрийг маань Нахидо гэх ба туйлзуур сэлмээ өргөлөөд унтах нь холгүй энэ спортод тийм л дуртай өсвөр насны охин. Өглөөс ирээ хичээлдээ явж байгаа нь 10 настай эрэгтэй хүүхдэлэг юмэр. Энэтэй харадаг буржгар үсээ хойш нь шууж боосон болоод амандаа талах өмхөд өмгөө хичээлдээ явснаа сургуультай очбоогүй юу унтаал өгч байгаа. Хэдий 90-ад онч гэлээ манайхнаас ялгаатай нь энд ахлах ангийн хүүхдүүдийн хүсэл сонирхлыг бүрэн дэмждэг тул багш нар ч спортоор явж байгаа хүүхдүүдийг хичээл номоо хийх шахахгүй. Хичээл дээр унтаж байсан ч тоохгүй. Хідүү багасаа туйлзуур сэлмээр хичээлсэн ч хэсэг орхисон байсан ба түүний эргээ спортод дурлах болсон гол шалтгаан урам зориг нь үеийнх нь нэг охин. Олимпиос медаль авч байгаа агшныг зургатаар хаснаас хойш Хідүүгийн гол зорилго нь түүний өрсөлдөгч болох болсон байхгүй юу? Хідүүгийн охин өрсөлдөгчөөсөө зугтж байсан бол тэр өрсөлдөгч рүүгээ тэмүүлдэг л байлаа. Амралтын өдөр болгон эртлэн босоод доглол дүүрэн гэрээсээ гардаг шалтгаан нь өрсөлдөгчөө л харах байсан юм. Тухайн цаг үед өмнөд Солонгост эдийн засгийн асар том хямрал явагдаж байсан бөгөөд улс тэр аяараа уналтад орж хэцүү байдалтай байсан. Тэгсэн ч энэ нь манай хүнд ямар ч байдлаагүй. 18 настай амчин дэлхийд хүнийг тойрчл иргэн штэ. Гэж бодож явсан Хідүү маань яалчгүй дэлхийдээ хамт ирэхээр болд юм аа. Бүтэн улсын эдийн засаг хямралд байгаа юм шүү дээ. Сургуулийн зарлал ханднаа гэдэг ашиггүй клубүүдэд хаасныхан дунд туйлзуур сэлмийн клубч бас хаагдав. Ингээ Хідүү маань мөрөөдлөөс нэг алхам угарсан ч яг үндэ 2 алхам урагшлах боломж байсан юм. Тэр нь клубээ хаалгаагүй үлдсэн цор ганц сургууль болох Олимпийн тамирчинтай сургууль руу шилжих. Түүний шүтэн ирээдүйн өрсөлдөгч нь тэнд байгаа штэ. Хідүү маань жирийн нэг өсвөр насны охин байсан бол гэрээгэнтэй ярилцаж уулзлаа шилжиж болох л байсан л да. Даа цаа чин дотроо бол 10 та эрэгтэй хүүхэд байхгүй юу? Ээжтэйгээ хойлохнаа амьдэрдэг ч үг яриа нийлэн сансны чирэггүй. Ээж нь аль хэдийн амжилттай карьертай телевизийн нэвтрүүлэгч байхад том босын охин сэлэн бариа давхиад байгаар мэдээж дуртай байхгүй. Аав нь өөд болсноос хойш угийн тарамжгүй байсан харилцаа нь сургууль солих асуудлаас болоод улам л хурцтана. Ийхүү манай хүний бодож олсон мэрэгэн санаа нь юу гэж? Сургуулаасаа хөөгдөх. Цаасан бүр А, Б, В төлөвлөгөөтэй. Зүгээрээ хүүхэд эрлэх гэж үзнэ. Бүлэг зодоо хийн. Ээжигийн хувцсыг хулгайж өмсөв шөнийн клубч орж үзнэ. Сургууль дээр спортоор хичээлтэй хүүхдэл гэдгээс өөр он зэмгүй түнд бүл бүтэн сургуулаас хөөгднө гэдэг бас л амаргүй даваа. Зүгээрээ хүүхдийг дээрлэх гэж үзээ мөрлж аваад зодон болтгийн даваан дээр нөгөө хүүхэд нь тамирчин байж боломжтой яваач мөр сөрөө гимтэлээш гэж загнах жишээ нэ. Сургуулиудын атмануудын бүлэг зодон болох гэж байгаа мэдээд нэг цагдаа дуудаж аваад баахан танихгүй гаруудыг зоонтгоор зочоод одоо л баригдах нь гэхээр ирсэн цагтаа зүгээрөө минийд үг гिचээл гүүгээ авчихсан тэр. Ингээд сургуулиас хөөгдөх татар ажиллагаа нь чибуухаа болд юм аа. Эцэст нөгөө сургуулийнхаа клубын дасгалжуулагчтай очиж уулзаад гүйж говш жааш нэг багт нь орохоор болно. Ийхүү ээжигээ шатгааж хилчгэр боллоо гэж бодсон чинь ээж нь угаасаа л тэр дасгалжуулагчтай нь эрдэнэ танил байж таарад аль хизээний очиж уулзаад оруулахаар болцсон байсан юм байл. За харин нөгөө талд манай киноны эрэгтэй голдор
Эсвэл 2005-аас эхлээд стартап хүртэл карьераа сэвхэдэл босгож чадсан Намжуhi Yok маань эрэгтэй гол дүрээр маань эргээ ирхнэ. Энэ дүрийг маань Peg Ijin гэх ба нэрнээсээ авахуулаад тухайн үедээ сошиалор нэлээд тренд болж шуугуулж исэн билээ. Ижиний хувьд уламжлал ёсоор нэлээд том компани өв залгах ууган хүү байсан ч цаг үеийн асуудлаар гэрэн тэр чигтээ дампуурж аав ээжээсээ тустай амьдрахаар болсон нэг. Тэгээ яг Хидогийн амьдрэх годомд ганцаараа нүүж ирнэ. Манайхан аавынхаа компани эргээ хөл дээр нь босгож гэр бүлэрээ элэг бүтээн амьдрнаа гэсэн зорилгоор таарсан ажил болгоно л хийнэ хөрхий. Ингэж явахдаа анх Хидотад таарч байгаа. Яж байгаа нөгөөх нь яг сургуулийн асуудлаар ээжтэйгээ маргаалдаа гарч явахт нь манай хүн гэрийнхэн гадаа сонин тарааж байж таарад анх уулзалтаа л бөөн хэрүүл маргаан болоо авна. Энээс хойш нэг гудамлимчаа хаан ч утсан тааралдаастай. Хидогийн уншдаг комик номын түрээслэг дэлгүүрт Ижин бас цагийн ажил хийнэ. Дараа нь хэрэг тарихгай шөнийн клуб ороход нь бас л сууж ээж таарна. Ижин түүнийг алхах ангийн хүүхд гэдгийг мэдэх болохоор шөнийн клубээс чирс гараад анхудаа нэр усаа мэдлсэж авч байгаа. Уншгаар авч явсан комик номоо уурж хачаад оронд нь гараараа зураад нууцаар буцааж тавих гэж байхдаа баригдаад банцандаа уйлаад бөөн л хөвгөлтэй болж байгаа. Гэрэн дампуурснаас хойш хар бараан байсан түүний амьдралд гэрэл цацруулахаар өөрөөс нь 4 охин уйлж оролсоор ийхүү гарч ирэв. Ингээ шөнийн зүуд өдрийн бодол олсон шинэ сургуульд очих эхний өдөр нэрнэ. Сургуулийн хаалгаар ороход бөөн л хөл хөдөлгөөн ховж ив. Мөрөөдөн байж орсон юм чинь шинэ сургууль нь мэдээж маш их таалагдана. Эндээс л киноны чимэг болсон туслах дөрүүтэй танилцсанаа. Ангийн дараа Сүнван гэх шулуухан зантай охин Хидог давуулаа сургуулаа танилцуулж байгаа. Дунд ангийн хөөрхөн хүү гэх хоштой Жиюн Хидог ангидаа ороод суугүй юу хурч ирээ яриа хөднөө. Жиюн нөгөө Хидогийн шүтдэг тамирчин охиныг крашлдаг байхгүй юу? Тэгээ амхандаа Хидог туйлзуур сэлмийн клубт орсныг нь мэдчихэд краш асуух санаатай дотносох гээл байгаа. Манай хоёр бүр краш хоорондоо булаацалд аалавна. Мэдээж энэ бүхэн Хидод огтхон сонирн биш. Цаадах шин шал өр зоригтой ирсэн хүн штэ. Сургуультайгаач бүрэн танилцаагүй байж клуб рүүгээ яарангүйсээр эцэст нэг юм шүтэнтэйгээ бичлэн олзнаа. Өмнө нь бэлтгэл хийж байгааг нь нуусаар л хардаг байсан бол одоо өөрийн биеэр уулзаад нэг клубт хамт явах нь санааж багтамгүй. Тийм л өндөр хүлээлттэйсэн Хидог маань бодит байдал дэндүү хүчтэй хаалгадах нь тэр. Ку Юрийн буюу өсвөр насндаа олимпийн алтан медаль авч авиас чадвар хөөрхөн төрхөөрөө аль хэдийн үндэсний од болсон залуу тамирчин байна. Хидуудаа уулзаад хүүтэн харс ширүүн өгсөрөө баламтуулж орхидог. Дөнгөж анх уулзсан мөртлөө эртний өстийн юм шиг харьцсан түүний хандлагад Хидуу маань ихээхэн гомцож тэглээг бас үзэн ядаж чадахгүй штэ. Ерөн шүтэнтэйгээ холоос л харьц гэдэг штэ. Ингээ Юримийн өрсөлдөгч болох мөрөөдлийнх нь анхны алхам тавигдаж бэлтгэлийн зааландаа түүнтэй туршлагын тоглолт хийхээр болно. Хидуу маань хэдий спортод үнэхээр дуртайж ягаад ч бага ангидаа авсан алтан медалаас хойшоо нэг ч тэмцээнд ялж үзээгүй байхгүй юу? Харин Юримч олимпийн алтан медальтай мэргэжлийн тамирчин штэ. Гэтэл санаанд оронгүй юм болж анхны тулаандаа л Хидуу Юримыг ялчдیں۔ Да. Яасан бэ гэхээр Хидуугийн бага ангидаа төрүүлсэн тэмцээнд нь Юримчээс оролцсон юм байлаа л дээ. Бага ангийн бяцхан охин байж дийлдэхэргүй их хүсэл тэмүүлэл гал цогтой байдлаас нь тэр үед Юрим өгтлэн хайсан юм байлээ. Тэр тэмцээнээс хойш нэрийг нь цээлж аваад бүр зүрхэнд нь орцсон байсан хүүхэд нь нэг л өдөр бэлтгэлийн зааланд нь ороод ирэхэд балмагцсандаа тэгж мугаа хандсан болж таарав. Ингээд Хидуугийн маань усан бороонд өөрөө норсон чамаагүй Юрим чөхрөө өвчөөд жаргалтай наргагүй гүүгээ явдаг байсан шүтэн нь төсөөснөөс шал өөр зангаргаа бүр хэлэхгүйгээр оромжилсноор шинэ сургуулийн эхний өдөр өндөрлж байгаамаа. Юрим Хидууг танихаас гадна Ижинийг ч бас таньдаг. Ижиний аавынхны компани Юримыг спонсорлдог байсан юм байна л дээ. Тэгээ бүр багаас нь л их дотн ах トゥ байж байгаад гэрэн дампуурснаас хойш огт холбоогүй болсон байсан юм байна лээ. Дампуурснаас хойш энэ зэрүүгээр амьдарч байгаад одоо л нэг тогтсон байр төрөсөлчээд Юримтэй ирж уулзж байгаа нэ. Нөгөө Хидуу руу агсраад байсан ууртай ширүү охин ч ахыгаа хараад учиргүй уйлж унжаад байгаагаас нь энэ хоёрын хэр дотн вэ гэдг нь харагдана. За тэгээ эхний өдрөөл таагүй явдлаар эхлүүлсэн Хидуу маань харж явахдаа Ижинтэй таарч яриа өдөөд энэ хоёрын дундах хөөрхөн ромаас эхэлж байгаа. Тэгж явахдаа бас ерөнтэй дотно гэдгийг мэдээ авчнаа. Хидуугийн сургууль дээрх амьдрал хэсэгтэй л хатуу. Юрийн байнга муухай ажилластай, багийнх нь гадуурхан, дээд ангийн игшин дээрлэх нь. Гэлээ цаадах чинь угаасаа нэг юм тохоод юм дөө. Гудамд гинт уйлахаас бусдаар бол барагтаа учиргүй юм арахгүй. Нэг дотн найзгүйч гэсэн ганц хань болдог юм нь онлайн чат. Би биенийхээ нас хөөс нэрэж мэдэхгүй хэрнээ онлайнаар өдөр шөнөгүй чатлаад өнөөдөр болсон явдлаа яриад хөөрхөн сэтгэлээ нээждэг нэг чаталдаг хүнтэй байхгүй юу? Хажуугаар нь бас 0 хайж явахдаа өртөл Ижинтэй тараад шоглуулад инээ шанаагаа дотн соол байна.
Цаадагч нь бас тогтсон ажилтаа болох гэж үзээд байгаа бол та. Жигтэйхэн гангалжгаал барилга дээр ажиллах ярилцлаганд орохт нь харваас цагаан гартайгээ ажилд авахгүй штэ. Дээрэс нь гэрийг нь хаягаар хүмүүс хайж ирээд өрөө нэхнэ. Дүүн сургууль дээрээ дээрлэхүүлнгээд мань хүний асуудал мондохгүй. Сонноос түрээсэлдэг өрөөнийх нь эзэн нь дээд давхартай амьдардаг байхгүй юу? Тэгсэн чинь эзнийх нь охин нь хідүүгийн ангийн дарга байж тараад бас сонирхолтой. Энэ охин нь ангийн даргаас гадна сургуулийн шилдэг сурагч. Толгоос хатад ирээ нэлээд хэрсэн. Ижинийг ах гэдгийг мэдсээр байж л тааруулгандоо байрны асуудлаар загнаастай. Нэг өрөө хідүү ижинд юм дамжуулж өгөх санаатай хайж явж байгаад гэрийнх нь гадаа ирэхэд хідэн хүн ирсэн өрөөнийхэд нэлээд хэцүү байдалтай байхыг харж таарав. Тэгснээ хөөрхөн сэтгэл санааг нь өргөх гээ дагуулж яваа зармиг авч өгч мөгөөд бас сэтгэлтэй цаачаа. Ижин ч бүр хідүүгийн шин сургуулийн төгссөн юм байна лээ штэ. Сурагч байхдаа нэвтрүүлгийн клубын ахлагч идэг, радио хөтэлдэг, хамтлагт гитар тоглодог гэд нилээн идэвхтэй хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байсан юм байна лээ. Гэрэн дампуурхаас өмнө гадагшаа сансар судлалаа сураа бүр НАСА-д ажиллана гэж мөрөддөг гэсэн талаараа ярихад хідүү одоо байгаагаас шал өөр хүн байжээ гэж хэлжтэй. Тэр игээд амар хээгөө хэлнэ штэ. Хідүүгийн хиндэггүй гэмээр зан чанар юунд санаа зовдгоо байдалд нь ижинж дуртай байгаа болтой. Өөрийнх нь сурагч байсан үеийг санагдуулж байгаа юм билгүү. Ингээ ярихт нь хідүүгийн тоглоод гинт нэг санаа төрөөд сургуулийнхаа хашаа руу дагуулаа явлаа. Ижиний юунд санаа зовдгоо байсан тэр үе рүү наваач гэж бодсон юм байна л да. Усны цоргоны амсрыг дээш нь харуулж байгаад оргилуур болгож хараа зогсохоор жаргалтай болд юм гинэ. Ийхүү хоёул усаар тоглож наадан ижин хэсэгхэн зуурч гисэн 18-тай хүүхэжийг юуш бодлого зугаацч авбаа. Яг энэ үеэс эхлээд манай хоёр бие биенийхээ хамт авах тухтай хүн болж эхэлж байгаа юм. Хин нэг нь таагүй өдөр өнгөрөөсөн бол гудман зармиг дээр суудаг. Хэтэрхий их асуудалтай байгаад байвал юуш бодлого хэсэгхэн зур усаар тоглодог тийм л харилцаа. Хідүү хичээхгүй байсан ч ижин тань олж эхэлж байгаа байхгүй юу? За тэгээд ижиний амьдрал нэгэн хэвийн байдгаараа үргэлжилнэ. Цагийн ажлуудаа хийн, тогтсон ажлаа хань. Нэг өглөө цагийн ажлаа хийж ирчээд хідүүгийн ангийн даргатай таарваа. 10 жилдээ өмсдөг байсан клубын подолко өмсцөө. Сингван бас адилхан нэвтрүүлгийн клубт явдаг байхгүй юу? За тэгээ подолкыг харчаад тэлтрэн штэ. Нөгөө таарууландаа том юм яриад загнаад идэг байсан хүн нь дээд төгсөлтийнх нь од авах байсан байгаа байхгүй юу? Яаж байгаа эднэр чинь үеийн ялгаа хүндлэл өдрөөр ярилдаггүй. Тэгээ гимээ цайруулах санаатай хідүүтэд отонсож эхэлж байгаа юм да. Энэ хоёр бие биенээ таньдгийг мэддэг байхгүй юу? Ашгүй ингэж ижиний буйнаар хідүү яж л сургууль дээр хамт юм идэх найстай болж байгаамаа. Нөгөө тал Юрим дунд ангийн хөөрхөн хүүтэйг хурган романс үүсгэнэ. Цаатах нь Юримд учргүй сайн байна л да. Ямар сандаа Юримыг номгүй ирсэн гэж шийтгүүлэхэд нь сайн дураараа цуг шийтгүүлэх вэ? Тэгингээ бас хөөрхөн юм ярина, гинцэн хөлөндөн санаа тавина. Юрим хідүүдл муухай ажиллаа байгаа болохоос бус хүмүүстэй жигтэйхэн сайхан харьцна. Үеийнхээ охтын адилаар зурагт ном уншина. Тэр үед Full House-гийн комик ном 10 жилийн охтын дундаас бөмбөг тесэлж байсан юм байна. Шин сургалт гарах болонд хүлээж нэг уншдаг, гарсан даруйдаа зарагдаад дуусдаг болохоор оолж авах гэж алаан болдог. За тэгээ шин сургаламж гараад олдохгүй баларч байхад нь бурхны авралаар ижийн номын дэлгүүрт цагийн ажил хийдэн штэ. Яг тэр дэлгүүрт нь хідүү Юрим хоёр зэрэг ирж таарад алаан болноо. Ижийн ганцхан байгаа номоо дүүдээ өгөхгүй, байнгын өөрчлөлтөй өгөхгүй гэд хүндгэн сонголтоо тулаад байдаг. Нөгөө хоёр нь бие биенээ барьж ичгээд байдаг. Хідүү ингэж л анх шүтээнийхээ өөдөөс чангаар орилтээ. Алийн болгон бас муухайг сонсоод яваад байх вэ тий? Тэгэл яалчгүй номын дэлгүүрт бүртгэлтэй байнгын өөрчлөлөгч юм болохоор дөрмийн дагуу номоо аваад Юримд гайхуулж аваад яваад өгнө. Гэртээ хараад үнэн жаргалтай номоо уншижсэн чинь гинт дасгалжуулагч нь залгаад хідүүгийн урд угаарлаж байсан тамирчин бэрцсэн болохоор нэг байр урагшлаад үндэсний тэмцээнд орохоор болсныг нь хэлдэг. Манай хүн рейтингээрээ ирэмлэгдээ тэмцээнд орох эрхээ яг урдуураа таслуулсан байсан байхгүй юу? Ингээ азар томоогоо тэмцээнд орох хэрэгтэй болж мөрөөдөлтөө ахин нэг алхам ойртд юм аа. Үндэсний тэмцээнд орохоор болсон үжи итгэж ядаал харж явахдаа ижиний гэрээ урд байх танихгүй хүнийг хараад амгандаа туслах санаатай дэлгүүр дээр ингүүжж бол нуугдуулж өгөөд байсан чинь тэр хүн нь ижиний аав байж таарад. Арай гэж хүүгээ олоо уулзахын эрэхт нь хамаг юмын бүснөөслаа гэж сандраад аавыг нь хайгаал гүүж гарнаа. Ижин хідүүг бол толгоос ирэх юм болохоор аавыгаа зээний олоо уулзчихж байгаа. Удаан уулзаагүй сансан сэтгэлээ твтэйгээл харж явах замдаа хідүүг харав. Хөөхий аавыг нь хайгаал хаах бол гүйцэн байгаанда. Хөлс нь урсцсан, өмсч явсан таавчныхаа өрөөсний чайцсан. Ижийн загнагаад байгаа хэрнээл аавтайгаа уулзсанд нь баярлал уйлаад байгаа шүү дээ. Нулимс нь ойрхон л доо. За тэгээ өрөөс нь таавчгүй болсон хоёр хэлхэлдэж аваад гэрийн зүг явна да.
Хидүү маань ингээд том тэмцээнд орох гэж байгаа юм чинь зүгээр суухгүй. Дасгалжуулагчаас агуугаа бэлтгэлийн цагаа нэмнэ. Өглөө гараа шүн гэртээ ирнэ. Багш нь бүр өнөх хөөрхөн Хидүүг дэмжиж хар үрээр босно, нэмэлтээр ажиллана. Тэгснээ оройн бисигээр сэлгүүцэж гоймонд дарж идэл саваанаа. Хидүү орой бэлтгэл хийж байгааг нь мэдсэн Юрим бас шарандаа цуг бэлтгэл хийгээл эхэлнэ. Хоёулахнаа бэлтгэлийн заландаа үлдэн, харилцаа нь уламл хурцтана. Яаж ч утсан хамгийн хүндлэг хүнтэйгээ өдөр ирэх тусам таагүй харилцаатай байгаад тахаар Хидүүд маань хэцүү л байлгүй яхав. Тэгээ хайрж явахдаа ижин дээр очиж ганцхан удаа миний талд ороод өг. Юримийн буруу байсан гэ хэлээд үг гэхэд нь ижин хэлж чадсангүй. Өмнө нь юуш бодлого үйлчдэг байсан бол энэ удаад анх удаа гомзондоо уйлж аваад гэртээ харьлаа. Ингээд нөгөө Хидүүгийн чатлаадсан найз байсан штэ. Гэртээ ирээ тэр найзаасаас миний зүв байсан гэ хэлээд үг гуйж байгаа байхгүй юу? Хөөхи яг энэ үгийг сонсч бас сэтгэл нь амарч гайлгаа. Нөгөө чатны найз нь ч өдий хүртэл дэмжиж ирсэн шигэ тайтгаруулж өгвөл юу ч болж байсан чиний талдаа гэж бичээл план солигдсон чинь нөгөө чатны найз нь Юрим байдэн та. Энэ хугацаанд өдөр нь баахан муухайг хэлж гомдоочоод оройн чатаар аргадаж өгөөл байсан байгаа. Энэ хоёрсон тэгээ компьютерийн цаанаас би нэгэ хин гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ямар ч тач энэ хоёрт эвлэрэх итгэлийг гэрэл асаагаад энэ анги маань тоосно. 고마워. 네가 있어서 너무 다행이야. Хидүүгийн сургуулийн амьдрал улам л айтайхан болж эхэлнэ. Дасгалжуулагч нь чамд нэг тийм хэмнэл хэрэгтэй байна. Яв бүжиг сураад ир гэхэд нь Хидүү живнээс бүжиг заагаад өг. Оронд нь Юримд өглөө болон дуртай ундааг нь дамжуулж өгч байя гэж төхрөв. Манай хоёр бүр бүжгийг давтах нууц өрөөтэй заяа. Сайхан гарууд сургуулийнхаа агуулгыг тогтжуулаад дотор нь хоолунд хийж идсэн шигээ сууж идэг байсан байгаа юм да. Хэргийн эзнэн бүр ангийн дарахна гээл бод. Ямар ч тач Хидүү маань ингээд сургууль дээр хоёр хөөхөн настай болоод авч байгаа. Энэ хооронд ижим нь ажлаа хайсаар л. Нэг өрөө ярилцлагандаа тэнцээгүүдээ аим ороод гэрийнхэн гадаа согтуу сууж байхад нь Хидүү хүрээд ирнэ. Өмнөх өдрийн гомдоод уйсан хэрнээ бас хэрэлдэнгээ яасан эснийг нь асуугаал байгаамаа хөөхөө. Тэгэл гонигтай явдал тохиолдол зүгээр тоглоом шоглоомыг өнгөрөөчгөл амьдрал амар шүү гэж ахтай амьдралын зүйлгээ өгж байхад нь ижин тасраал унаад өгчв. Хидүү ямар өөрөд оруулалтай нь биш, адил нөмрөөснөө мангар томор ажлынхаа ярилцлагын тэнцээгүүд бол бүү оролдоорой гэж бичээ яваа өгд юм да. Өглөөс ирсэн чинь тэр авийн бүх хүн ярилцлаганд тэнцээгүүг нь мэдсэн шоолхон шоолоод аргадах нь аргадаал Хидүүгийн хэлдгээр хэцүү асуудлыг нь нарийн болгоол өнгөрөөж байгаа. Нөгөө байрных нь эзний охин бас ижин таалцаасаа сүү ирчгүүгээл энэ хэд маань бүгд дотносож эхэлсэн. Хидүү маань нөгөө туйлзуур сэлмийн багийнхаа ихтэй нэлээд асуудалтай байсан байхгүй юу? Нөгөөх нь дээрлэхийг арахаа олж ядаа шүн бэлтгэл хийх нь хориглоны эдрэгээл ядаргаа болоод идэг. Тэгээ манай хүн бэлтгэлээ хэмээрөөдөг дэд ангийнхантайгаа сөргөзөдөд амаргүй байдаг гэл бодож нэг өглөө зааландаа ирэхдээ мангар чухал царайтай орж ирээд юу юуг зодтолдох гэж байгаа юм шиг хурж ирснээ. Учиргүй бүхийснээ уучлалтгүйгаал. Би ганцаараа шүн бэлтгэл хийж байхаар бүгдээрээ хамтаа хийцгээе. Багаараа сайжирцгаая гэж орилоод унлаа. Энэ багт нь Хидүү Юрим хоёроос өөр спортын амьдралаа болгосон байхгүй шүү дээ. Зарим нь бүр бушуухан клубээс гарын идэргээл ботсон явж байгаа. Тэгэл нөгөө их чинь баансандаа дуртай бол ганцаараа бэлтгэлээ хий. Юм бөөндөө шүн бэлдэх солиотой мөгөж хэлээл айхтар хурц байсан асуудал нь дорхноо шийдчихэж байгаа. Энэ удаа Юрийн Хидүүгийн төсөөлөөгүй үйлдэл таалагдсан болтой анх удаа л Хидүүг хараа нэмсгэлнэ. Гиснээс нөгөө ангийн дараа Сүман ч Жиюнтиг хар багын сайн найзууд байсан юм байна да штэ. Угаасаа аав ээжүүд нь хоорондоо дотн болохоор хүчээр найзууд болсон юм бэлээ. Нэг өдөр Жиюн Сүманых руу хоолны хачир хөрвүүлж өгөх замдаа Юринтэй таарад нөгөөх нь бас ижинд хачир хөрвүүлж өгчөөс таарад үнсэндээ нэг аль руу цуг явахаар болтгий. Тэг хооронд нь Хидүү гэж нэг юм өмнө нь зоонхор зодсон гаруутайгаа гудман таарад хөөгдөд гүйж байхад нь ижийн хажуугаар нь лаг улаан спорт машинтай гараал ирнэ. Цаа ч угаасаа нэлээд том айлын хүү байсан юм чинь бас хувхай хоосон хоцрохгүй штэ. Төрсөн өдрийнхөө бэлгэнд авсан машинаа яаж игээл аваа үлдсэн байсан юм бэ лээ. Тэгэл Хидүүгээ суулгаж аваад давхиж байтал бороо хасгараад тэд ижиний гэрлөө явнаа. Ингээ бороонд шал норсон дөрвөн амтан тал талаас цуглаад байж байтал гэрээс нь Синваны ээж муухай хорлол бөөндөө гүгээл орсон чинь шалаар нь дөрөв хоолнд хэрэглэх гэж байсан нэлцэнхэн амтан асгарцсан амьдаараа арзалзаал манайд бөөндөө барьж авсныгаа шаналд хамт хоол идэхээр л боллоо. Ингэж нэг манаа зүрүүд анх удаа хоолны ширээний ард суугаад ив хавгууч гэсэн яриа өрнөлөө. Цаашдаа үр зайгүй хэлхэлтгийг нь ээж нь мэдсэн юм уу гэмээр дөрүүлэнгийн зургийг дараал өгдөг. Зурвал үлддэг хорвооштой ирнэ. Хидүү Юрим хоёрын харилцаа бас тийм шурдан сайжрахгүй. Сургууль дээр Юримтэй буруу ойлголцсон хэврэж бус найзуудтайгаа цагийг хөөрхөн өнгөрөөд байгаамаа. Юримийн хувьд айлын ганц охин. Ар гэрийнхэн санхүүгийн байдал жаахан хүнд, дээрэс нь уус даяараа хямралтай байгаа үе шүү дээ.
Гэлээж энэ айлд халуун дулаан уур амьсгал хайр халамж юр тасрахгүй. Юримж гэрийнхээ байдлыг сайн ойлгодог болохоор аль болох аав ээжтэй дараа болох уу хичээдэг ачлалтай л охин юм байлаа шүү дээ. Хажуугаар нөгөө жиюнтэйгээ хөөрхөн харилцаатай бас. Энэ хооронд Хидүүгийн хувийн бэлтгэл дуусч багш нь албан ёсоор бүх юмаа зааж сургалаа гэж баяр хүргэнэ. Удахгүй Юрим Хидүү хоёр нөгөө үндэсний тэмцээндээ явах байхгүй юу? Хажуугаар нь улс орны байдал нэлээд хүнд байгаа. Ижинтэй адилхан олон залуус их сургууль төгсөөгүй их шалтгаанаар ажилд орж чадахгүй л яваад байгаа юм байна лээ. Энэ асуудлыг Хидүүгийн ээж хөндөөд хүсэл эрмэлзэлтэй залуу хүүхдүүдийг сургаад авъя гэх санааг ажил дээрээ дэвшүүлдэг. Энэ их чинь улсын нүүр сарай болсон үндэсний телевизийн гол хөтлөгч хүн шүү дээ бас. За одоо Хидүү Ижин хоёрын дунд бас нэг хөөрхөн романс явнаа. Ижин ойрхон явж тараад Хидүүгийн бэлтгэлийн заал нь гинт хүрээд ирдэг байхгүй юу? Хөөрхөн сүмүү барьцаан бас. Тэгээ заал руу н ороод Хидүүгийн өмсгөл сэлиметрийг нэлээд сонирхоод авахаар нь Хидүү өөрөө өмсөд үзээ гэд. Тэр хоёр нэгэнд хоёулаа өмсгөлтэй байгаа юм чинь болзолтой нэг үзье гээл тохирч байгаа. Яг ганцхан л оноо авах юм бол хожигдсон нэгнийхээ хүслийг биелүүлж өгье. Тэгсэн чинь Ижин булхайцаал оноо авчт юм да. Ингээ Хидүү дараа нь хүслийг биелүүлж өгөх хүртээ болоо бөөл орлон шарлаа. Тэгсгээл буу халаа суужод цагч орой болж заалныхын гэрэл автоматар унтраад мангар романтик орчин бүрднэ. Хидүү азар үндэсний багт орсондоо жаахан шаналал яваад байдаг байсан юм байлээ. Тэрийг нь Ижин сонсчод баг багаар ахихад болноо. Би чамайг дэмжнэ эдэргээл хөөрхөн ярьсаар 4-р анги маань ингээд дуусч байгаамаа. За энэ драма маань аль хэдийн олон фэнтэй болохоор өмнө үзчихсэн хүмүүс дурсамжин сэргээд гоё байгаа хаа. Мэдээж лайка сайн даруул дараагийн парт хурдан орох болно. Ижин маань одоо Хидүүг бүр гэрт нь хүртэл хөрөөж гэдэг болсон. Маргаашнаас нь нөгөө үндэсний тэмцээн эхлэх юм байна л да. Тэгэхээр хурган салах ус хийж амжилт хүсээл Хидүү Ижинд нэг сэлмээ бэлэг болгоо өгдөө. Ингээ инээд алдаал гэртээ орсон чинь өөдөнд нь ээж нь илгээ тавирцсан. Харш нүр гэрийн гадаа юм эргэтэн хүйдэргээл загнаж гаралгүй яах вэ? Охиныгоо өөрөөр гараад шүн хүртэл бэлтгэлээ хийдэг ээж мэдэхгүй штэ. Цэвэр карьер хөцөн байхгүй юу? Охиндоо зүгээр мөн өгөөл явж идэг багтаа бол нарийн шир юм ярилцдаг юм чаа. Энэ мэтийн асуудал энэ хоёрын дунд байн гаралгүй яах вэ? За ингээ Хидүүгийн хувьд анхныхын том тэмцээн эхэлж манай хүн ихний өрсөлдөгч байлнаа. Энэ хооронд Ижиний төрсөн дүүгийн сургууль дээр хүмүүс өрөө нэхэж очиж дарамтлаад бөө юм болж байна. Харин Хидүү маань өнгөрсөн хугацаанд ямар их бэлтгэл хийлээ. Сэтгэл зүгээрээч тэр ил давнгаа байсаар финалд гараал ирлээ. Энэ кино зөвхөн романс гэлтгүй бидний төдийлөн сайн мэддэггүй той зүрсэлмийн спортын онц тэр маш сайн харуулж өгдөг. Охиноо үндэсний тэмцээний финал шалгарсныг хараад ээж нь дотроо битүүхэн баярлаастай. Хидүү маань өөрийгөө батлан харуулж анхныхаа том тэмцээний ялагч болоод баяраа хуваалцахаар хамгийн түрүүнд Ижин дээр оцсон ч цаадхан цагийн ажлуудаас аж гараад байраа хүлээлгэж өгөөд орос руугүй алга болчихжээ. Хөөрхий. Хидуугаас авахуулаад Юрим дээрэс нь хоёр найз нь бүгд сандраад Ижинийг аж эхэлж байгаа. Нэгэн л хамаг юм аваа нүүцэн холбоош байж болохгүй байгаа болохоор Юрим Хидүү хоёулаа санаа зовоод маргалдах сөхөөгүй харин ч төрүүлж холбоо ярьж чадвал нэгэндээ мэдэгнэ гэж амлаа саллаа. Харин орос руугүй болсон Ижин маань дүүгээ дагуулад ээж дээр очиж амьдрахаар болсон юм байна лээ л дээ. Дунд ангийн хүүхэд аав ээжээсээ хоол хамаатнуудаа амьдрах хэцүүхэн байхад нь сургууль дээр нь хүмүүс очиж арамсныг хараад ахын тэсээгүй л үз. Ингээ Ижин маань ээждээ хоёртойгоо хамт Сөүлээс ол хөдөө газар хэсэг амьдрахаар болвоо. Хидүү маань албан ёсоор үндэсний шигшээд орж Юримтэй хамт дотор байранд байрлаж эхлэх нь тэр. Тийм ч дотн биш хоёр эмэгтэй хүүхэд нэг өрөөнд амьдрах ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Бас л хэцүүтэй хэцүү. Ингээ хоёр талд Хидүү бэлтгэлдэл анхаарч Ижинч хөдөө ажилласаар 3 сар өнгөрнөө. Хидүү маань Ижин рүү байнга дуу шуудаа явуу сэтгэлийн дэм өөх үгсэлнэ. Хуучин хөдөлдөг байсан нэвтрүүлгийг орой бүр унтахтаа сонсно. Гэсэн ч Ижинд буруу гэж чадахгүй нөхцөл байдлыг ойлгоод хүлээгээл байгаа. Эмэгтэй хүн дасгал хурдан юм даа хөрхий. Ижин харин түүнийг нь сонссон ч хариу өгөхгүй л хэвээр. Гэтэл нэг өдөр Ижин дүүтэйг айхтар ширүү маргалдав. Зах дээр зогсоод загас зарж байгаа ахыгаа дүүн харсан ч танихгүй юм шиг царайлаа яваад өгдөг байхгүй юу? Тэрэнд нь эмзэглсэн ах нь чи надаас ичээд байгаа мó гэхэд дүүн ахыгаа зах дээр зогсож хар ажил хийхийн оронд өөрийнхөө урдных шиг гал цогтой амьдрахыг хармаар байгаа тухайгаа хэлж байгаа. Өдөржин зах дээр зогссноос болоод ахаас нь хагалах загасны үнрээс илүү тамхины үнрээс нь ичж байгаа талаар сонсоод Ижин маань сэхэл авнаа.
Өнгөрсөн хугацаанд хувийнхаа амьдралыг зөндөнд аяад хар ажилдаа нохлогдснаа анзаарч өөрийгөө нэг эргцүүлнэ. Амьдралд нь өнгө нэмж инээх шалтгаан өгдөг хэд угаат санаж байгаагаа анзаарав. Ингээ Full House-ын дараагийн цуврал гарахаас өмнө эргээ очно гэж дуушуудын явуулаад 5 дугаар анги маань төгсөж байгаа юм. Симоны хөвдөө хөтөлбөр радио нэвтрүүлгээр дараагийн анги маань эхэлнэ. Сонирхолтой нь Ижиний дүүн Симоны хөтөлбөр радиогийн фэн гэж тараад захиа болсон байгаа аахгүй юу? Ахтайгаа муулцаад муухай гэлчихлээ. Яах ёстой вэ гэхэд нь Симон яах вэ бахав дээ. Чин сэтгэлээсээ уушлалтгүй өөлөг зөвлөдөг. Дүүнэр юм тэнийш дугаас. Харин энд Ижиний ээж гэж хүн байна. Энэ хүнд ар гэртэн болоод байгаа асуудал нээх наалтахгүй нөхрөөлгөд байна. 18 чиг үйлж унжаад амар драматик. Ижин ингээд ээжигээ хайрт нөхөртөө найруулчаад харих замдаа буцаа сөөл явах гэж байгаагаа хэлдэг. Одоо ахиж зүгтхгүй шийдээ галт тэрэгэн сон цүнхээ авахд Хидогийн ээжийн яриад байсан залуучуудыг дэмжих нээлттэй ажлын байрны санал нь хэрэгжээд Ижин сэтгүүлч болохоор шийдсэн уншгүй номноос нь харагдана. Ийхүү ахаад 5 сар өнгөрлөө. Дараагийн сценд Ижин хин нэгний араас ухаангүй хөөгөөд байгаа гэмээр хэсэг гарна. Гэтэл яг үндэ шинэхэн сэтгүүлчид цагаан утас болохоор уралдаж байгаа нь юм байна л да. Тэр үед телевизийн шууд мэдээг зөвхөн цагаан утсаар л дамжуулж хүрэх боломжтой байсан байхгүй юу? Эндээс Ижин маань сэтгүүлчээр дадлажаад эхэлсэн мэдээнэггүйгээл хөглж яваа нь харагддаг. Харин Хидо маань 8 сарын хугацаанд олон улсын тэмцээнээс медаль авдаг Чансатай тамирчин болсон байна. Хичээлийн шинжил эхлээд ангид ивссэн. Удаан хугацааны дараа сургууль дээр ирээд найзуудтайгаа уулзаа хөвгөлтэй байгаач Ижинтэй холбоогүй хിവэрэл. Юрим Хидо хоёрын харилцаа сайжрах нь байдгаа бүр зодтолдог болсон. Нээсээ өрсөлдөгч болцсон хоёр ч аргагүй л дээ. Ядж хахад огцом сайжирсан Хидогоос болоод Юримийн хувийн насгалжуулагч байнга дарамтлаастай. За ингээд эцэст нь нэг юм манай хоёр уулзах өдөр ирнэ. Хамсуу шүргэлцэхтөө тэгээд урд насны тавилан бөөгээд үгээд нь штэ. Яг тэрний адилаар бужигнсан олон хүн дундаас хоёр биенээ олоол харчиж байгаа. Хичнээн сар уулзаагүй билээ дээ. Эхлээ хил амны эвлэхгүй биш өрхөн штэ. Гэсэн сэтгэлэн дэвтгүү гэлтэй хуйлынгийн харц гэрэлтэй л байгаа. Уулзаж аваад хоол ирэхэр болсон чинь Хидоныг эрэгтэй хөхөд дагуулаад ирж байна. За энэ юу хөхт вэ гэж харж исэн чинь танилц манай найз залуу гэж авсан. Энэ одоо юу гэдэг эргэлт вэ? Хидогийн шинэ найз залуу нь бас туйлзуур сэлмийн тамирчин юм гинэ. Өвлөхөд 3 хонжоогоо хэрнээ хос зүйл идрээ аваад хилээ хазалж ярьж мэрдэг болсон. Ижин тэрийг хараад эцэн хоолндоо гахаастай. Тэгсэн хэрнээ хуйлгана улцсан үедээ Ижинээ гахаа алтгаас айсан хайдргээд хоёр үзүүртэй юм яриад яг яах гээд байна энэ хоёр. За ямартаач эцэст нэг юм уулзсных дугаараа солилцож аваа саллаа. Одоо Ижин спортын сэтгүүлчээр дадлажаад эхэлсэн. Хидууш мэдэнэс тасрахгүй болохоор энэ хоёр маань ойр ойрхон уулзах нэ. Удаачгүй Солонгост Азийн том тэмцээн болж таарад Хидо маань тэмцээнтэй өдрөө өөр улсын тамирчинтай сэлмэн солигдсныг гинт мэдэв. Тамирчин хүнд өөр хүний сэлмээр тэмцээнд орно гэдэг чинь асар их эрсдэл штэ. Тэ манай хүн дасгалжуулагч нь ч олигтой туслахгүй сандарсан амтан сэлмээ олж ирэх гээд өөр хот руу ганцаараа авчнаа. Энэ хооронд нь Ижин ирснийг ерөө мэдсэн бөөн гомдол. Хидо ямартай сэлмээ олж аваад буцаа явж байхад нь галт тэрийн гин зөксөө бас сандрагнаа. Хэдхэн цагийн дараа тэмцээн эхлэх гээд байхад шал өөр хотод байгаад байдаг. Энийг нь мэдсэн Ижин туслах хаалгаж байгаа. Нөгөө лаг улаан машинаа унаад хайсаар байгаа л олж аваад тэмцээнд нь хөрөөж өгдөг. Ирж байх замдаа Хидо маань найз залуугасаа салцөө гэж авсан. Яасан бэ гэсэн чинь зүгээр гэс хүнтэй үрхээ салж үзмээр байсан юм аа гинэ. Солиод тоогшнэр. Ийхүү тэмцээнд дэш оролцож Азийн аваргын төлөө ерөнтэй нүүр тулхан тэр. Дараагийн анги нь Хидогийн бага насны үйл явдлаар эхэлнэ. Хидод хамгийн анх энэ спортын гарааг тавьж өгсөн хүн аав нь юм байна л дээ. Ажлын шаардлага Франц дэсийг амьдрахтаа охиныгоо өөдөөхгүй гэсэндээ л туйлзуур сэлмийн дугууланд оруулж ирсэн юм байна. Хидогийн энэ спортод хайртай басны шалтгаан нь энэ юм байлаа. Харамсалтай нь Хидо анхныхаа алтан медалийг авсны дараахан аав нь хүн өвчнөр өөд болоод тэр хүн цохилтын улмаас Хидо мань ахиж медаль авч чадахгүй л яваад байсан юм байна лээ. Ингээд Юрим Хидо хоёр байна анхныхаа тулаанд нэгнийхээ сэлмийг хуугартал үзэлцэнэ. Хин хинийх нь хувьд жирийн өрсөлдөгч биш шүү дээ. Эцсийн мөчөд ганцхан онооны зөрүүгээр Хидо ялал байгуулж тэмцээн өндөрлсөн ч Юрим бууж өгсөнгүй. Булхаа хэрэглээ гэж өөлж унжаад улс даяараа Хидо руу дайраад бөөн юм болно. Хичнээн их хөлсөө орсон байж авсан медаль хэлээд бүгд л түүний амжилтыг эсэрхүүцэхэд нь төвчд тэслэгөө манай хүн харсан зүг рүүгээл зүгтнаа. Төрсөн ээж нь хүртэл мэдээгээр охиноо эсэргүүцэхэд түүний талд байгаа цорын ганц үнэн Ижин байлаа. Хидогийн төлөө хөлөө хүрэх газар болгоно руу гүйсээр шүүгч нь хүртэл ятгаа залруулга хийж өгч байгаа.
Манай хүн гэртээ ч оргоос дургуунээрээ сууж байхад нь мэдээгээр ээжийн залруулга хийж өгч байна. Хажууд нь байсан наснууд ч урмын үг хайрлаад энг нэгэн эцтэй гомдлон тайлагтав. За тэгээ гэрээсээ зогцсон хүн чинь мэдээж нөгөө сургуулийнхаа нууц өрөөлүүлж таарна штэ. Тэндээ очоо бас паянтнаа. Унтгийн даван дээр 0 орох гэсэн чинь гаднаасаа төгжүүлсэн өнгөрсөн. Цээжээр дугаарыг мэддэг ганц хүн нь бас л ээж юм. Өнөөх нь хоёр найзын дагуулж ирээ нууцаар орох гэж бас нэлээ баян болно. Тэгж хооронд нь хідүү нэвтрүүлгийн клубын хуучин урсгийг сонсож байгаад ээжиний эхнэр талаар олоо мэддэг. Хідүүгийн оронд ерийн энэ бичлэгийг сонссон бол ийм сонин царай гаргаж ээжийн тэр бичлэгийг үүсгэж залруулах орлого хийх байсан болов. Энэ хоёр маань тэгэхээр энгийний дотны ах дүүсээс өөр харилцаатай болоод ирж байгааз. За тэгээ хідүү маань өмнөх найз өхнийхэн талаар илүү мэдэх гээд байж чаднаа. Хамгийн сургуулийн архив ухаж зургийг хайгаад амхандаа өөрөө ч мэдэхгүй хартаад байгаа юм л та. Ижийн маань сөүлд ирээд хөөхөн хөлөө олцсон аавынхаа өрнөөс баг багаар дараад эргээ Симваны гэрт нүүж ирэхээр болвоо. Манай хэд нүүгтэн туслана гэж ирээд бөөн л өмнө шууган болж байгаа. Харин энэ хэсэг дээр хідүүгийн ээж хуушин дасгалжуулагч хоёрын эртний харилцаа гарна. Энэ хоёр хүн сайн найзууд байж л дээ. Харин зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчаар ажиллаж эхлээд хавхуул авсан гэх хэрэгт холбогдоод цэрийн хідүүгийн ээж сурвалжилт таарсан юм байна. Ингээл энэ хүний нэр хүнд нэлээд унж жижиг сургуульд багшилж эхэлсэн болж таарваа. Ер нь бол охиныхоо талаар мэдээгээр ширүү ус эзнийн зэмлээд медалийн өгчл ирсэн юм байна лээ. Мөн энэ анги дээр Юримийн гэр бүлийн талаар илүү тод харуулна. Ар гэрэн санхүүгийн тал дээр асуудалтай байдгааг ярьжсэн да. Гэтэл энэ удаа бүр хадгаламжинд байсан бүх Монголын урьдуулаад Юрим анх удаага л ээжийг нууцар уулж байхыг хардیں۔ Дээр нь нэмээд саяын тэмцээнд ялагдсанаас болоод ивент итгэгчтэй алдаж магадгүй загнуулаад ер нь алга ангийн сурагчид агцсан их дарамтанд орноо. Мэдээж ийм явдал ганц нэгээр тогтохгүй болсон байж таараа штэ. Тэгэх болгондоо Бачуураа дотроо бүгэлсэн юм гарах гэж өндрөөс ус руу үсэрдэг эрсдэлтэй үйлдэл хийдэг байсан байгаа. Тэрийг нь хідүү олоо харчаа. Энэ хоёр чинь бие биенээ мэдэхгүй хоорондоо чаатлаад байдэн штэ. Тэгээд улаан зам танил сэдв бичлээд нэг л сонин санагдаад уулзж үзгэр боллоо. За одоо хідүү маань өөрийгөө ойлгох байна. Амхандаа ижиний гаргах жижиг үйлдэлүүдэд доглоод яваад байгаа штэ. Дааш нөгөөх нь байнга л тоглоом шоглоом хийгээд жижигхэн алдаан дээр нь даажигнаад авахар гомдоод байгаа юм л та. Ижинаас арай өөр зүйл хүсэж байгаач нүдэнд нь жаахан хөвчөг харагдахаас өрцгөө. Ингээ хэсэг юм орноо. Тэгжид л чатны хоёрын маань уулзах өдөр ирэв. Манай хоёр уулзах газар цагаа товлоо шар өнгийн сарнаагаар бие биенээ олоо очё гэж тохирдог байхгүй юу? Ижийн тэр үед нь Юримыг нас хөөсөнж мэдэхгүй хүнтэй уулзах гэлээгээд дагаа явж байгаа. За тэгээд Юрим маань 3 жил зовлон жаргалаа хуваалцсан найзтайгаа эцэст нэг юм уулзна гэж харуулдаа зогсож байтал бужигнсан олон дундаас ганц ширхэг шар сарнаа барьсаар хідүү маань слоу модол гараад ирнэ. Ёстой нүдэндээ ч итгэдэггүй байгаа сте. Сандарч балгамдаал барьжсэн сарнаагаа ижинд өгчөө гүгээл явчлаа. Харин нөгөө хідүү маань өөрийг хамгийн сайн ойлгож өгдөг хүн нь ижийн байжээ гэж ойлгоод за энэ зам дээр ухааны ботцоо бараг сэтгэлээ хэлчлээ наашноо. Өмнөх ангид ижинийг бараг л нэг насны учрал ухааны бодоо сэтгэлээ хэлчихсэн хідүү маань чатны найз нь ижин биш байсан гэдгийг мэдээ хэсэгдэл бантаа заагаа барина. Харин өнгөрсөн хугацаанд хідүүгийн сэтгэл рүү хэрэг ус цацнаа мэдсэн Юрим гэмсэндээ байж чаддаг. Энэ удаа хідүүгийн ээжид охиныгоо талаар хатуу хүс хэлсэндээ уушлалт гуйх зориг орж түүнд медалийн авчиж өгнө. Мэдээний хөтлөгч хүний хувьд бүдлээн өсгсөн тамирчин гэж харж болгоч ээж хүний хувьд охиныхоо амжилтаар бахархаж байгаа талаараа анх удаага хэлээд авдаг. Харин ижинд маань сэтгэлийн ижлэгтэй хэлсэн хідүүгийн үгс бодогдоо инээд нүрэ болтгүй. Яаж байгаа нөгөөдг нь би чам сайн байж биш бүр чамааг аваа явандаа гэлцэн. Хайшаач авч явах гээд байгаа бүүмэд. Юримийн хувьд өөрийгөө чатны найз байсныг нь хэсэгхэн хугацаанд нуугаад өгчгөө. Би бүгдийг залруулнаа гэж ижинээс гуйж байгаа. Сургууль дээр очиод хідүүгийн өмнө гимсэндээ огт хийдэггүй үйлдэлээ хийгээд унахт нь цаадханч гайхалгүй яах вэ? Нөгөө хідүүгийн багийн дасгалжуулагч байгаа штэ. Энэ их чинь угаасаа жоохон атман л болохоос хүн сайтай байхгүй юу? Хідүүгээс Юримийн гэрт юу болоод байгаа талаар асуугаад ээжийн нь бизнесийг дэмжихээр багаараа очиж хоол идэхэр болдیں۔ Сүүлийн тэмцээний медалийн асуудлаас болоод хідүү Юримийн гэрээгэндээ уулзахаас зүрхшээгээд арай л гэж очдог. Харин түүнийг харсан Юримийн ээж дургуйцхийн оронд өнгөрсөн хугацаанд их зүдэрлээ гэж тэрврээд тайлхруулж өгөх нь их сэтгэл дулаахан. Энэ хугацаанд ижиний ажил дээр тэмцээний үеэр болсон асуудлаар дайландуулж хандлт авах зорилгоор хідүү Юрим хоёрын тухай баримт кино хийе гэсэн санаа гардаг. Харин ижийн үнийг нөгөө өрөө эвлэрүүлэх боломж гэж хараад хариуцаж ажиллахаар болдیں۔
Тэгээ энэ талаараа хидүүд хэлэхгээ годамд таарсан ч уцаар залгасан ч цаатах нь байнга зүгтаастай. Зураг авалт эхлэх өдрөөч мэдэхгүй бэлтгэлийнхэн зааланд ирсэн байсан ижинийг хараад цочиж бариад тогтож өгөхгүй байхаар нь манайхан барьж аваад хидүү өсөлнөө. Тэр өдөр сэтгэлээ хэлжилсэн үгнийх нь тал нь ижин зориулсан байсан. Өөр хүн байсан бол бүр тийм яриа гаргахгүй байсан. Харин тэрэнд нь ижин ямар ч хариу үйлдэлгүй байгаад нь урам хугараад ичээд байгаа юм байна л да. Өвтүүдийг яах гээд байгаагаа шууд ингээ хэлчихгүй шүү дээ. Харин манай хүн зүгээр заалны ханнаа зогсож байгаа л дуржигт хэлчихэж байгаа юм чи. Энийг сонсон ижиний санаа намраад яваад өгнө. Орой ижиний годмон цагаан цайгаа сандарч явахад нь хидүү туслаад гэрийнх уцыг хэрэглүүлдэг байхгүй юу? За эндэл цаашны харилцаа эдрээ яриа зогсож байхад нь гинт ээж нь ороод ирнэ. Ижийн дээд ажилтнаа хидүүгийн ээж усны огт мэдэхгүй шүү дээ. За тэгээ угийн ширүүн хүн чинь мань хоёрыг шалгааж гаргалгүй яах вэ? Хаан хизээ танилцсан одоо ямар харилцаатай вэ эдэргээл цаашдаа харилцаагаа авч үлмээр байвал ижиний тойзуур сэлмээс өөр зүйл сурвалжлахыг зөвлөдгөө. Энэ мэрэгжлийнхээ онцлогоос болоод хамгийн сайнаа заалдсан хүн штэй угаасаа. Дараа өдрийн сургууль дээр хэдэн хүмүүс гэрийнхэн асуудлаар өөрийн дорд үтсэн өнгөстэй ярьж байхыг Юрим сонсоод харчав. Ингээ зогсож байхад нь ханаас ч юм хидүү гарч ирээд өөрийг нь өмөрөөд хоёр охиндоо зодтолж гарнаа. Юрим хидүүг бэртээхөө гэсэндээ хамаал зодтолдоод хэсэг юм боллоо. Ийхүү гарч явахдаа Юрим хамаг үннээ хэлдэг. Өнгөрсөн хугацаанд чадлж байсан хүн нь өөрийгөө байсныг илчлээд хийсэн үйлдэлүүдээс ичил санаа зовоод яах учраа олохгүй байгаагаа хэлж уучлахгүйгаа өөлж гарлаа. Үүнийг сонсон хидүү харин ч тайвнаар хүлээж аваад бүх зүйл зүгээр болохоор оронд нь ус руу үсэрдэг аюултай үйлдэлээ ахиж битгий хийгээр ээлгэж амлалт авна. Энэ хоёр маань эцэст нь нэг ингэж эвлэрвэ гэж. За тэгээд нөгөө бараг л дайснуудын талаарх концепттэй баримт кинон дээрээ учиргүй сайхан харилцаатай байгаад нь ижиний нүд орой дээрээ гард юм байгаа сте. Ижинийг өөр ажилдаа байх оронд нь нэвтрүүлгийн багийн өөр нэг ажилдаа зураг авалтын үер хүчилсээр аваад хидүү бэртэл авчнаа. Үүний мэдсэн ижин дээд ажлынаар загин зандраад бөө юм болж байгаа. Ингээ хидүүг аваад имлэг явна. За энд л ижин маань эцэст нь сэтгэлээ хэлчихлэн дээ. Өдийг хүртэл бие биенийхээ хэцүү үед нь хамт байж өмнө нэмж өгдөг байсан тэд харилцаагаа солонготой зөөрлөн зогсоход ижин маань чамаас өөр хүн бэртэж гүтгэгдэж гонигтай байсан бол би зүгээр л байж байхасаа. Чиний төлөө болохоор л тэр бүгдийг хийсэн юм аа гэд хайртай болсон гэдгээ эцэст нь нэг хэлв. Үүний дараа ижин нөгөө уурандаа баахан орилоод хэрэлдэд байсан дээд ажилтнаасаа уучлах гуйж байгаамаа. Цаатахыг чи их сургууль төгсөөгүйгээр нь далиндуулж ажлын байран дээр баг зэргийн гадуурхалт явагддаг байхгүй юу? Анх төрөхтөн л амьдралд нь бүх юм байсан тэрээр одоо л аавыгаа яаж хоосноос хөл дээрээ босныг нь ойлгож байна уу гэлтэй. Харин нөгөө тал Юрим Живн хоёрын маань романс явагдсаар. Юрим маань угийн аав ээжтэй дараа болохгүйгээд айлын хүмүүстэд барьцаж бариад байдгүй байхгүй юу? Харин ч өгсөн бэлгийг нь авахаас гимшиж дургуусдаг байсан нь аав ээж нь хэцүү санагдаад хин хинтэй хэцүү байхгүйгээд одооноос бэлгийг нь баяртайгаар авч сурч байгаа юм л да. Тэгээд энэ талаараа Живнд хэлэх гэж дуудаад хоёр гэрийнхээ асуудлыг ярилцаад хөөхөн алхаж байхад нь Сиван баахан чирцэн явж таардیں۔ Цаач нь ингээ шүн орой энд тэндээс юм цуглуулаад нөгөө сургуулийн агуулх руу авч тавиад идэм байл та. Ингээ гуруулаа сургууль дээр ирсэн явж угаад хүүхдүүдийн дэр хулгайлахаар ирсэн өөр сургуулийн сурагчтай таарнаа. Солонгост эд шалгалтын үеэр өөр сургуулийн дэрийг хулгайлвал сайн оноо аавна гэдэг мухар сүсэг байд юм байна. Эсвэргээрээ дэрээ хулгайлуулсан гарууд нь сургуулаараа шалгалтандаа ундаг юм гинэ. Ингээ манаагуур сургуулийнхаа нэрийн өмнөөс үзэж таард юм байгаа сте. Маргааш нь баатар болсон гарууд хүүхдүүдээс бөөн бэлэг аваастай. Тэгж яхад нэг ааштай багш ирээд Живнийг зодож гарнаа. Угаасаа сургууль болгон жаахан хөдөлгөөнтэй хүүхдүүдийг үздэг нэг ийм багш байдэн штэ. Энийг нь Сиван эсэргүүцээд өөрийнхөө радио дээр багш нар одоо хүртэл хүүхэд зодсоор байна гэдэргээ баахан ямарчтэй. Дараа өдөр нь ижин хидүү Юрим хоёрыг шахуу цагийн хуваараасаа болоод сургуулийн үйл ажиллагаанд нэг ч явж үзээгүй юм байна. Хүүхдүүд сургуулаа төгсгөөсөө өмнө ажилд явж үзэх хэрэгтэйгээ дасгалжуулагчаас нь зөвшөөрөл авдیں۔ Энийг мэдсэн Сиван Живн хоёр хамт явахгүй байж чаддсан байгаа сте. Ядж байгаад ижин нь ихэндээ зөвшөөрч өгөхгүй. Тэглээгээр Сиваны сэргэлэн занг барахгүй л дээ. Цаатах нь орой болгон хоол зөөж гүйсээр байгаа л ятгаж дөнгөнийг мэдлгүй яах вэ? Ходоод орн баснаа гэдэг чинь энэ аахгүй юу? Ингээ эцэст нь найзуудаараа аялалд явах өдөр ирвэ. Манай хэд бүр будгийг хангалсан шинэ хамтлаг шиг юмнууд л цуглаж байна. Арай л их ач холбогдол өгцнөө баярсандаа бөөн гала хувцалсан гаруудыг хараа ижийн зүгтх нь холгүй. Ийхүү хөөрөөд хөлн газар хөрөхгүй байгаа дөрөв хүүхдийг суулгаж аваад явлаа да.
Ижиний ээжийн нутагт ирээд минь тусаа мэдлсэн чинь дүүн Синваныг таниад ичиж барай бөө юм болов. Цаатхан бас зүгээр байхгүй. Игчин чамайг хүлээнэ гэж мэгцсэн. За ингээд хүсэн хүлээсэн далаагаа харахаар ирлээ дээ. Энд бужигнсан амьдралаасаа түр завсралга аваад шавьяага антлаа тоглож авнаа. Ижин маань хажуугаар нэвтрүүлэгтээ оруулах дүрс авахгүй камера аваад ирсэн. Энэ хоёр маань цуг далаан чимээ сонсч бас романслнаа. За тэгээ баахан жоохон хүч хэрээд ирснийхаа шанг одоо хүртэндээ. Будаа агшаачны савн салдаг гэдгийг мэдгүй гарууд хүнийгээ тоогоор гээд 5 аяа будаа агшахаас гадна салаатын навчаа ая тав угаашаар угаагаас авахуулаад савааж өгж байгаа. Ингээ хөглж арай гэж аяг хоолны ард гарчаа сууж байхад нь живний ээж уцаар залгаад загинж таарад уур амьсгалж яахан сонирн болчихноо. Ийхүү гэр-гэрийнхээ асуудлыг ярилцаа сууж байхдаа энэ хэд маань хизүүгийн аав бага ангид байхад нь өөд болсон гэдгийг мэдэж автай. Жаргаж буй нарны туяан дор далаа харангаа хизээс дуусахгүй санагдах залуу насныхаа зуны оройг өнгөрүүлнэ. Жаахан байхад чирнэлээ ягаад тэнгэртэй зуны намуухан орой өвөр дүрвшлэх хэмжээ санагддаг байж үлээ. Элэг бүтэн хайлын 91 өглөөгөөр энэ ханги маань эхэлнэ. Бидний 11 дэх анги хүртэл энийг нь хараагүй хідүүгийн ээжж жаргалтыг нэмсгэлж байна. Аав нь гэртээ ичнээх нөмөр нөлөг болдог байсан нь энд эсл харагдана. Ам бүлэрээ тойр зугаа цай авахар бэлдэн ширээнд одоо аавынхын суудлыг эзгүй. Ингээ ажил ихтэй гих шалтгаанаар ээж нь гэртээ үзэгдэхэ болж хідүүл ганцаараа битгэрэн суух болжээ. Энэ мэд хуучны өдрүүдийг ярилцсаар далайн хэрэг дээр хисаагаар тоглон суух хідүү ээж нь хоёр маань учиргүй тогтоон байснаа л удалгүй бие бинийгээ хөөжгүйгээр носолдоод уннаа. Сайн хүнийхээ духан дунар чулуугаар хосоод авдаг эмэгтэй хүн бас байна. Ийхүү энэ хэд маань аяллаа өндөрлөж нэг батер татуулаа аалаа. Ижин маань одоо албан ёсоор спортын сэтгүүлч болсон баяраа тэмдэглэнэ гээд хідүүгээ орой хоолнд өрөө. Дасал болоогүй томчуудын ордог газар ирээд Ижинийхээ ханцуунаас зуурсаар ороод хоол идэж элдвийг ярилцлаа. Ингээд харих замдаа суглаа хоцсон ягаан өнгөтэй үзний савнда хүүхэд шиг баярлж ажил руугаа ч авч явдаг болноо. Хичээлээ тараад харж явсан хідүү мужааны газар хаах гэж байгааг хараад аавах нь хийж өгсөн саналыг засуулахаар ээжтэйг хамт ирнэ гэж хэлээд яваа. Уг нь ээж нь хамт явж засуулныг амласан байхгүй юу? Даанч ажлынхантайгаа хоолнд ороод хархийн алдаад нь шуурхаа мэдээ гарч тараад гэртээ ирдэггүй. Ингээ хүлээж илсэн хідүү маань усан борооноор ганцаараа саналаа зүүж явахдаа халтарч унаад бүр мөс эвдчихлээ. Аавынхаа тахилын өдөр удахгүй болох гайдуудаг. Түүнээс үлдсэн гол дурсамжийн нэг болох саналаа авчихсан хідүү маань ахаал ээжтэйгээ маргалтах нь. Хідүүгийн аав хүнд өвчнөр өөд болдог өдөр ээж нь мөн л ажиллаа хийгээ яваад ирээгүй юм байлээ л дээ. Тухайн үед дүнгийн шинэ ажилтан байсан түүнд гол мэдээгээр гарах боломж ирэхтэн зэрэгцээ нөхөр нь өөд болсон гэх хүн цохилт ирж. Цаашдаа охиноо ганцаараа өсгөнө гэдгээ ухаарсан түүнд гол мэдээгээр гарч карьераа өсгөх нь магадгүй хоромхон сурч шийдсэн зөв сонголт байж болох юм. Харин энэ хэсэгт бэлтгэлээсээ болоод төсөлийн наадам үзэж тааргүй болсон Юрим хідүү хоёрыг ижийн дасгалжуулагч нь аргалж өгөөд аваа явнаа. Энэ хуйлдааныхаа нарж юу нэгаа аахгүй юу? Цааш нь өнөө оройны наадам дээр дуулж байхдаа Юримд үрхэх санал тавих санаатай байгаа. Тэгсэн хамтлагийнх нь гитарч мөрж алга болоо оронд нь ижийн дүрм төвц өмсөж гитар бариул аал гаргачнаа. Дээд ангийн од ах шиг гитар тоглоо гараад ирэхээр нь хідүүгийн ухаан балартны баастай. За тэгээд Жиум маань амжилттай сэтгэлээ илчлээд сургуулийн наадамд осваа. Хідүү маань аавынхаа хийж өгсөн саналыг ээж нь хэрэлцснийхээ дараа хажиж бодоод шинээр хийгээд яваад байгаа байхгүй юу? Тэгсэн хаяг л байсан юм байна л дээ хөрхий. Ингээ аавынхаа тахилын өдөр болж газрыг нэхэхээр ба. Удаан хугацааны дараа авсан медалаа аавдрын авчраа зогсож байхад нь хүндэтгэл үзүүлж мөрөхөр бүхийсэн ээж нь өндийдгүй. Байнга л хатуу ширэн үгээрээ далгалгаж аавынхын талаар дурсдаггүй байсан ээж нь босоо тэглэхүү боллоо ойлгохыг хараад хідүүш дагаад байлаа. Нас барахт нь оршуулах өслөл дээр нь ч ирээгүй нэмэгтэй өнгөрсөн хугацааны гимсэн сэтгэлээ дарагдаад нөхрийгөө санахч ирэхгүй гэж өөрийгөө шийтгэсээр ярьжээ. Өсвөр насны охиноо ганцаараа өсгөж яваа их хүний сэтгэлд юу бодож явдгийг хэлж мэдхэргүй штэ. Ингээд олоон жилийн дараа л ээж өхөн хоёр нэгнийгээ тэрвэрээд аавынхаа газар дээр илгээ твтэй шиг болж байгаа нь. Энэ хоёр маань овооныг илэргүү гэсэн чинь хідүүгийн их сургуульд орох асуудлаар харих замдаа л хэрэлдээд унваа хөөрхий. Одоо энэ хэд маань нэрээ сургууль төгсөөд цаашдын ажил амьдрал их сургуулаа бодох цаг нь ирнэ дээ. Хин хөнгөл яах ихэ бодож эхлээд багийнх нь хүүхдүүд ч ихнээсээ клуб орхио шалгалтандаа бэлдэж эхлэегээ бөөн шүүгэн. Дасгалжуулагч нь шавья бууж өгнө гэхдээ тэгээ явуулахгүй мэдээж. Энэ хооронд болж бүтэхгүй юм өрүүлж газар автгийн хэрээр нэг гэмт хэрэгтний баримтлагтаа өмсч байсан бодуулах модонд ороод живүүний зөөлөг тэрийг олж өмсөө сургууль дээр ирж хавийн амтай хойлруулнаа. Эний нөгөө ааштай багш нь яг зүгээр өнгөрөөж харагдаач. Өгийн зөрүүгөө цус гартан цохиж одоод энэ удаа арай хэтрүүлчихвэ.
Манай Симонч зүгээр хараа суусангүй цагдаад мэдэгдэж хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах бол ингээ бөөнл юм болно. Ялж яагаад хэдэн он билээд цагдаа нэрсэн ч багшаасаа хэдүүг сонсохгүй яадаг юм гээ тоохгүй штэ. Хажуугаар нь багийнхан нэг хүүхэд спортоо орхихоор шийдсэн гэж сандраагаад ерөм хэдүү хоёр маань туслах гэж завгүй. Адилхан тамирчны хуваар нэгнийгээ шантарсан үед дэмжээд авъя гэж бодоод байдгал арга мэхүүдэд зааж бэлзээ сүүлийн тэмцээнд оруулахар боллоо. Бэлтгэлийн үр дүнч гарч дүүн ялт байгуулад одоо л гайгүй байх гэж боттол багаасаа гарах нь хിവэрэг. Өнгөрсөн хугацаанд ямар ч ахиц төвшөлгүй явсаар өөрийгөө угасаал чадахгүй юм байна гэж бодсон дүүн хангалттай хичээл болдсон байна гэдгийг ухаарад харамсах зүйлгүйгээр спортоо орхиж байгаа нь тэр. Оролдож үзчихээ шантрвал дараа нь баг харамснаа гэж үнний ортой ойлог. За энэ хооронд цагдаа шүүх гээд баахан дүүлэн үсгэсэн Симван маань нөгөө хөвдөө хөтөлдөг радиогоороо багшигаа гүтгсэн хэрэгээр бүр сургуулаасаа хөөгдөхөр болчихноо. Ингээ ээжигээ дагуулж ирээд албан ёсоор уушлахгүй үл зүгээр өнгөрөөнө гэхэд нь манай хүн ямар хүн билээ дээ. Сайн найзгаа өмөрсөн болгоос багшигаа гүтгээгүй штэ. Хийгээгүй хэргийн төлөө уучлалт гуймааргүй байна гэхэд нь ээшинч дэмжиэд эд шалгалт шүүлэг 10 жилийнхний амин амьдрал шийдэгдэг үед сургууль дээр нь хурж ирээд багш нарыг заа загнаал охиныг аваад явнаа. Ингээ удахгүй хүүхдүүд маань яшээч өгж шинэ он гарахаар болов. Ийхүү киноны маань цаг хугацаа одоо 2000 он руу шилжчихнэ. Энэ үед мэдээгээр манай дэлхий дараагийн мянга үйлдэлгүй сүнний дэрэгцэн шуум цацагдаад манай тав цуг оноо гаргыг цугснаа гинт бүгд гэр гертэ гарахаар болоод тараа явчнаа. Ингээ хідүү ижин хоёр минь хуйлахна үлж таардаггүй мө. За тэгээ он гарахтай зэрэгцэн 10 тооч дуусаагүй байтал дэлхий сүнжинэ гэж бодоод хідүү маань зөриг ороод ижинийг үнсээл тавьчнаа. Ингээ 12 анги явсны эцэст хүсэн хүлээсэн үнсэлтийн хэсгээр парт 3 маань дуусж байна. За ингээд өдөө хүртэл ёстой л нөгөө цэвэр ариун сэтгэлээр хандаад хүрхээс чараа санагдаа явж байхад нь эмгтэн төрөлийн үнсчгэр ижин маань нилээн балмагданаа. Хэдий 4 насны зүрх гэдэг тийм их биш ч хэдүү маань ахлах сургуулаач төгсөөгүй байгаа штэ. Тэгэхээр ижин нилээн болгоомжлоод харилцаагаа дараагийн шатанд аваачгүй байгаа аахгүй юу? Үүнд нь гомцсон хэдүү маань гэртээ орж ирээ уйлж гарнаа. Маргааш нь живүүн жолооны өмнөх авснаа гайхуулах гээд ээжийнхээ машиныг хулгайлж унаад нөгөө гурав дээр хүрээд ирхэн цэр. Жолоо барих насанд хүрсэн одоо алан тална гээл томс нөгөө гурваас суулгаснаа игнийгээ сүлж чадахгүй айгаад ухандаж ер нь боллоо гэд машиныг буцаагаад тавихаар л болж байгаа. Бас хулгаагаар унтсан юм чинь яг байсан байранд тавихгүй болохгүй штэ. Тэгсэн чинь оронд нь өөр машин ирээ зогсцоо ядж хахад. За тэгээд нөгөө машин гарахыг хүлээж арай гэж гаргаад оронд нь машинаа тавих болсон чинь аятайхан байрлуулж чадахгүй. Айгуу. Энэ юу нь яаж жолоондоо тэнцсэн юм бэ? Ядаж ижиний дудаа зогсоолох чи ихэр хідүү маань санаа зовоо болдгүй. За ингээд нар жаргал үзээч байрлуулж бараагүй хэд маань бэр байхад ухаанаар яах вэ гэд баахан сурагчдтай нийлж аваад нөгөө машинаа өргөө тавьчдیں۔ За. Энэ хооронд хідүүгийн ээж дасгалжуулагчтай нь уулзаж охиныхоо ирээдүйд орох сургуулийн талаар ярилцаа байж байхын ижи маань хараад дасгалжуулагчтай нь юм ярьсуухаар болноо. Хідүүгийн ээжийг дүнгийн даалгажигч байхад нь энэ дасгалжуулагч маань эд амжилттай өдрөө байж л дээ. Тэгэд ярьслага авах цагаасаа шуцроод өөлж унжиж явахад нь энэ дасгалжуулагч ихч маань туслаа. Тэр үеэс хойш учиргүй найдалсан юм байна. Даанч нөгөө хахуул авсан хэрэгээс болоод биенээсээ хөндөрсөн болж таарваа. Ингээ харахаар хідүү ээж нь хоёрч бас адилхан явдал тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй байгаа байхгүй юу? Энэ хооронд хідүү ээжний гэрийнхэн гадаа нэлээд удаан хүлээж л дээ. Хүүтэн даарсан хідүүг дагуулж яваад халуун бууз авч өгөн оролтоо зүлгээд овоо хайтайхан сууж яхад нь хідүү мөрөн дээр наалцсан юм авч хаях санаатай жаахан орцсон чинь нөгөөх нь ахад өмсгөж ийн гэж бодоод идчихсэн буузаа амрууга чихээ нас. Нөгөөх нь ч орилоод гүүгээ явчнаа. Хараа жинхэнэ өөлж гарт юм байгаа сте. Ижинж эмороод гэртээ ганцаараа сууж ууж байгаа согцсондоо хідүү рүү залгаад доглоод байна ухааны юм яриад тасалсан чинь балаагаар дугаар андуурвал жин рүү залгацсан байд. Нөгөөх нь зүгээр байж байгаа л 20К-гийн хов сонсчиж байгаа шүү дээ. Тэгээд яг хар өглөөр гэрийн гадаа ирчээл доогөлж байгаа л явлаа. Хідүү бэлтгэл дээрээс төвлөрч чадахгүй дасгалжуулагчтай загнуулаастай хажуугаар нь ерөндөө хамаг юм ирсэн шигээ. Ингээд хідүүг ярилцахаар ирэх болгонд төлөөж явуулах хэдийч хідүүгийн хажууд өөр эрэгтэй хүн гараад ирэхээр хардж байрал сүуд. Манай хэд ийхүү ахлах сургуулийнхаа сүүлийн тэмцээнийг амжилттай өндөрлүүлнэ. За харин энд ганц болж бүтэж байгаа харилцаатай хоёр хүн байна. Хоёулаа л жоохон хүүхдүүд болохоор бас хөөхөн.
Нэгнийхээ гарнаас хөдлөх гэж хитэн жилч болгоод байгаа. Ингээ анхны цас хаялж эхлэх үеэр Ижин Хидүү хоёр маань уулзаж таардаг. Хамт цас урахыг хамаас санагдаад ирсэн юм аа гэх Хидүүг зайгаа бариа гэж хэлээл уйлуулад авна. Хидүү маань аргаа барсандаа уйлаад орилж эхлэхэд Ижин твчлэхүү гарч ирээ түүнийг үнсээд эцэст нь нэг нь тархиа биш зүрхээ даалаад хөрхий. Энэ анги маань 2009 оны үйл явдлаар эхэлнэ. Сан Францискод болсон тэмцээнд Хидүү 3 дахь алтан медаль авч Ижин маань мэдээний гол төлөгч болсон нь харагдана. Хидүү өөрийн хамгийн хэцүү байсан тэмцээн нь 2001 оны Мадридын тэмцээн болохыг дурддаг ба энэхүү тэмцээн тэрээр ерөнхийдөө финалийн шатад өрсөлдөж байж. Ийхүү киноны маань үйл явдал буцаад 2000 оны 2 сар руу шилжнэ. Манай тав уулзах үеэр Ижин Хидүү хоёр маань үргэлж эхэлж байгааг бүгд мэднэ. Энэ хид одоо арх өх насанд ч хүрсэн шүнжэнгөө уугаал үүрээр гэртээ хардаг л болж. Сүнва маань төгсөх шалгалтаач өгч чадлагүй сургуулаасаа гарсан болохоор их сургуульд орч чадаагүй юм байна л да. Гинтл тэрийг яриад өөлж дуусаар өглөө болох боо. Жиюн Юрим хоёр маань Юримийн аавын дуулахыг хуурцсан дээрээ сонсон шигээ хайр дүүрэн гэртээ харих замд нь аав нь автомашины ослоор таардаг. Данс манай хоёр тухайн үед энэ явдлыг мэдсэнгүй. Мэдсэн даруйдаал имлэг рүү ярангуйж ирдэгч Юримийн аав нь зүгээр харин дайруулсан хүн нь хаалгааны өрөөнд твтнэ. Дайруулсан хүний гэрийнх нь ирж аав руу дайрч давшлаад уушлаараа гэхээс өөр зүйл хэлж чадахгүй хөөрхий аав нь газарт өвдөглөн суугаас өөр юу хийх вэ? Бай газарт ороосл гэж эндээ. Имчилгээний зардал хаалгааны төлбөргээд маш их хэмжээний мөнгө хохирогчийн талд өгөхөөсөр аргагүй. Гэвч сайнгүй амьдралтай тэдний хувьд хоногийн хоолой залгуулдаг дэлгүүрээ зарах ганц орох орон болсон байраа барьцаан тавихаас өөр сонголт үлдсэнгүй. Юримийн хувьд ч энэ нь маш том чухал болох нь ойлгомжтой. Ингээд мөнгөний асуудлаас болж орохоор төлөвлөж байсан багтаач орж чадахгүй болсноо дасгалжуулагчдаа дуулахна. Хэдхэн хормын өмнө яг л урд нь байсан мөрөөдөл нь нуруу унах мэдрэмжийг гагцхүү тэрэл мэдэрч байлаа. Ийхүү эцэст нь иргэншлээс олж өөр улсын тамирчин болоод тохиролцооныхоо мөнгөөр гэрийнхээ өрийг дарахаар болвоо. Аав ээж нь эсэргүүцэх хэдий ч гэр бүлийн төлөө гаргасан шийдвэрээсээ тэр ухарсангүй. Өдийг хүртэл түүний төлөө ихийг золиослсон тул одоо өөрийнх нь ээлжил гэж бодсон бизээ хөрхий. Орос руу явах бүхэл материал үйл явц дээр нь дасгалжуулагч нь тусалж байсан ч битүүхэн дотроо миний хийж чадах зүйл энэ л байгаад уушлаарай гэж гимшээстэй. Их орныхоо шигшээ тоглох хүсэлтэй шавийнхын амьдрал өмнө нь сөхөрж байхад багш хүний сэтгэл яаж тэнгэр ах вэ? Энэ бүх зүйлсийн талаар мэдсэн инженер сэтгэл зүйч түн дээр ирсэн байна. Оройн тэр хэд үдэлтийн үдшилийг хийхээр цугларчээ. Анх бөөндөө хоолж байсан тэр гэртээ бүхэл тусламжаа ярьж салтын бэлэг солилцсон. Хэдий гонигтайч инээд хөр дүүрэн байсан тэр үеийг Ижиний бэлтгэсэн мэдээ таслав. Энэ мөч нь яг л Хидүүгийн ээж болон дасгалжуулагчийн хооронд гарсан хагарал шиг мөч байлаа. Хидүүч энэнд ихэд урлан Ижинээр очиж хатуухан Хидүүг хилээд хаяад явваа. Сүүлчийнх нь байж магадгүй сэтгэлээр хөдөлгцэн алхаж явахдаа хоорондоо ярилцах Жиюн Юрим хоёр их л сэтгэлийн зовёртой байх нь аргагүй. Маргааш нь Юрим бэлтгэлийн хэрэгслээ баглаа сүүлийн удаа заалаа дахин нэг харахад нүднийх нь өмнө бүхий л өнгөрсөн бэлтгэлийн мөчүүд нь жирэлцэн өнгөрнө. Тэр дунд хурц ширүүн хурцлдөн уур бухимдал баяр баясгал гээд бүгд л бий. Сэтгүүлчид харин түүнийг сургуулаас нь ч тавиа явуулсангүй. Хидүүл ганцаараа ярьж түүний сэтгэлээр дэмжинэ. Манай хоёрыг хоолны газарч тухтай хоол идүүлсэнгүй. Иргэн тойрных нь хүмүүс элдвээр хийж хоолны газрын хүн хүртэл Юримд хоол өгсөнгүй. Нийгэм бүхэлдээ л Юримыг мөнгөний төлөө эх орноосоо урууг шиг бодоод байгаа байхгүй юу? Юрим харин сэтгэлийн хат гаргаж танд мөнгө хэрэгтэй байгаа учраас та жандаа амзарж байгаатай адил надад мөнгө хэрэгтэй байгаа учраас би чадвараа зарж гинэ хэмээн хатуухан ойлголт өгвөл найзтайгаа цагийг өнгөрөөнө. Ингээ Юримийн явх өдөр нэрлээ. Гэр бүл найз нөхөд бүгдээрээ л түүнийг халуун дотноор тэрвэн гаргаж өгөөд Жиюнтэйгээ салах ус хийгээд харь усыг зорвоо. Энэ бүх явдлын дараа Ижин маань карьерийн туршид хамт байсан дүүгээ олон нийтэд урагш болгож зарласандаа их л готраад харж явна. Анх сэтгүүлч болоход нь хүмүүсийн захиад байсан үгсийг тэр одоо л ойлгожээ. Тэдний баяр баясгалаар дүүрэн инээд технологи гүйдэг байсан хүн гарсны ханан дээр урагш чимээ Улаанбаатар томоос том битсэн байхыг хараад арилгаар ирсэн Хидүү Ижинийг сөхрөөд өөлж байхыг харав. Ингээд Юримийн гойлдоор мөнгнөөс олж их орноосоо оруулсан гэж мэдээгээр хэлснээр Хидүү тайлбарлав. Ар гэрийнхээ асуудлаар ийм шийдвэрт хүрснийг нь олон нийт мэдвэл дэмийл аав ээж рүү дайрнаа гэж бодохгүй юу? Энэ хоёр маань Юримийг хамгийн сайн ойлгох тул ханан дээрх бичгийг арилгахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Энэ бүхний дараа Ижин маань спортын мэдрэний хилцээсээ шилжих шийдвэр гаргалаа.
Харин Юрим Хидо хоёр маань эргээд мэйлэр харилдаг болох нь тэр. Юрим хаа очиж хүний нутагч гэсэн тоглог байр айцсан сайтай хүмүүстэй хамт бэлтгэлээ хийгээд сайн суугаа харагдана. Ижин өөр хэлтэст орсон болохоор түмэн завгүй. Болцгоор тоолсон цагтаач хоцроостой. Хоёр тал завгүй хэдийч нэгнийгээ ойлгоод тэдний үерхэл хөөхөн үргэлжлүүлсээр шинэ онтой золгов. Синван маань эцэст нь их сургуульд орвоогүй юу? Ангийн дараагаар сонгогдож, Жиюн харин 2000-ад оны инфлюенсер болжээ. Цаа чин хичээл сургуулга муутай яаж амьдрнаа гэдээсээ харин царайгаар хоолоо олоод ичиж байгаа юм чи. Ижин маань одоо цаг үеийн мэдээгээ дамжуулдаг болсон болохоор сайн муу хамгийн мэдээ хэрэгтээс нь харна. Аавыгаа алдсан охин, хүүгээ алдсан ээж, танихгүй хүмүүсийн олон зохицс гээд нэг бодогдуулах үйл явдал биш хүл тохиолдож ажлаа тараад архи хүн болгочроо суухад Хидо түүнийг үргэлж дэмжээстэй. Ихэн бодож шаналаа явдаг хүний дэргээд тэр их бодлын үргээгээд сэтгэлийн хөнгөлөх өөдрөг хүн байна гэдэг сайхан. Энэ хооронд иргэншлээс болон өөр улсын тамирчин болсон Юрим маань одоо эх орныхоо эсрэг мөн сайн найзынхаа эсрэг олон улсын дивжинд гарах цаг нь ирнэ. Хидо маань мэрэгжлийнхээ үүднээс нэлээд өссөн тамирчин болсон харагдана. Сэтгүүлчид хэлсэн үгийг гойвуулаад Хидогийн эсрэг хорвоо хэлсэн болгоо мэдээ гаргачих л дээ. Тэрнээс хойш тамирчны сэтгэл зүйн шалтгаанаар Хидо Юрим хоёр маань хэсэгтэй харьцахгүй байсаар Олимпийн өдрөө ирвэ. Ахлах сургуулийн жаргалтай өдрүүд бэлтгэлийн өрөөнд хуваалцсан сэтгэлийн үгс. Өсвөр насны амьдралын хүнд хэцүү үеуд уулзаагүй үзсэн өдөр сансан сэтгэлгээд хоорондоо холбогдсон бүхэл дурсамжаа ардаа үлдээгээд хин хин ялах зорилгоор дэвжээрээгүй гарнаа. Нэгэн цагт хамтаа нэг улсын далбаандар тулдаж явсан тэд одоо хоёр өөр улсын нэрийн өмнөөс бие биенийхээ эсрэг зогсно. Мэдээж энгийн өрсөлдөгчд биш тул хоёр талд эрэг дарамт шахалтыг төсөөлөх хэрэггүй. Ингээд урдын хэдэлээ ганцхан онооны зөрүүгээр Хидо ялалт байгуулж тэмцээн дуусахтаа зэрэгцэн тэр олон сарын бэлтгэл сэтгэл зүйн дарамттай орхин бага тайлах мөчөд асгартлаа уйлсан Хидо Юрим хоёрын царай харагдана. Өдийг хүртэл энэ багийн дотроо юу бодож байсныг зөвхөн тэр хоёр л мэдэх үзээ. Ингээ баярын нулимсаар дүүрэн тэмцээн маань өндөрлөв. Манай хоёрын өрхөж ихэлсний ой болох гэж байгаа тул хамтдаа аяллаар явхаар болвоо. Хос чимдээ хүртэл худалдаж аваад учиргүй баярлаа хүлээж байтал 2001 оны 9 сарын 11-ний үйл явдал болов. Ингээд ижинж томилолтоор Нью-Йорк явлаа. Уцаар ярих завгүй ижиний царайг телевизэн мэдээнд ажил олж харах өдрүүд олширна. 7 хоног нь 1 сар болж 1 сар нь 3 сар болсноор ахин шинэ онтой золгов. Ижинийг хүлээх Хидогийн сэтгэл хэцүүч нөгөө талд ижин амьдралынхаа хамгийн хар бараа өдрүүдийг өнгөрүүлж байлаа. Хөл толгоогоо алдсан өмнө самуун донд ярьслаг авахаар хэн нэгний хамгийн хэцүү сэдвийг хөндөнгөөсөө шүнч унтаж чадхаа байв. Өнгөрсөн оны хүсэл эрмэлзлэр дүүрэн хамтаа үдээд дараа жилч бас цуг оноо гаргахаар амлаж байсан тэд одоо хоёр талд цөхрөлдөөд харагдан зогсно. Ингээд ижин олон сарын дараа томилтоосоо буцаж ирэхээр болсноо Хидод хэлэхэд өнөөх нь ирэх үедэн зэрэгцэн зөрөө гадаад руу тэнцэнээр явах болсноо хэлдэг. Уцаар ярихтаач хоолон сул байгаад ямар ч идэвхгүй байх ижиний өдөөс Хидо сэтгэлийн дэм бүхэн цагийн айсаар багасжээ. Маргааш ирэх байх, тэрний маргааш ирэх байх гэд хүлээгч ижин нэгэн тэндээ үлдэж ажиллахаар шийдсэн байлаа. Ингээд солонгоос дахь ажлаа нэгэн бүсэн цэгцлэхээр ирж байхдаа Хидотой хослуулж авсан чимдаан нь солигдсныг мэддэг. Хидо ижинийг гэж мэдчихсэн ч нэг ч үг хэлэлгүй зүгээр нисэх буудлын ажилтанд үлдээгээ явжээ. Оройн уулзгаар гэрийн гадаа ирсэн ч уулзаж чадалгүй зүгээр л чимдааныг үлдээчгээ явах гэж байхад нь Хидо гараад ирэв. Тэр олон сар уулзаагүй хэрнээ ямар ч халуун дулаан зүйлгүйгээр нэгэндээ дараа болохоо болидоо гэж салмаар байгаа тухайга Хидо хэлв. Хоёр биенээ анх харсан яг энэ газартаа тэд ахиж уулзахгүй байцгахаар шийдээд хагаслын нулимстай салцгаалаа. Энэ талаараа найзуудаа ч хэлээд ахиад тавуулаа нээлж хөвжөлтгөрөө болсноо сануулдаг. Ингээ хоол идээ сууж байхдаа Хидо халуун шүл рүү уцаа оноо авдалчихв. Шинэ утас авахдаа ижинтэй хамт бүртгүүлсэн байсан хосын үйлчлэгийг салгах байхгүй юу? Угаасаа л хайртай салгахаас хойш нэг мөсөн одоо салгачаа гэд ижинийг дуудваа. Энэ утас зардаг газрынх нь худалдаж бүр шүүхтэр эхнэр нөхөр салгаж байгаа юм шиг юм болно. Ахиа хэд хоног бодоод үзсэн штэ. Одоо салгуул ахиж бүртгүүлж болохгүй шүү өдргөл бөөн драма. Ингэж нэг шүүхээр орсон юм шиг гарын үсэг зурлцаал жигнэсээ салах шиг болвоо. Ийхүү буцаг сандаа өнгөрсөн 6 сарын хугацаанд харилцаа нуруунж байхад ижинийг юу ч хийсэн юмгээ Хидо уурлахад өдөр бүр хүмүүс өхийг харж амар өгцөн хүмүүсийн арга гэртээ уулзж явах там шиг байсан. Огт төсөөлөөгүй тийм хүнд үедээ Хидоч бас дарамт төхийг хүсээгүй гэдгээ хэлдэг. Ингээ бид бие биенийхээ сайхан цаг үед хамт байхад төхөрөх хүмүүс хэцүү үед нь дараа болоход сайшгүй хатуу үс шийдэл зайл гарав.
Ээж нь аавыг нас урахад ажиллаа хийж байсан болохоор хин нэг ирэх байх, өөрт нь цаг гаргах байх гэж бүх насаараа хүлээсэн. Ирээдүгөө ч ийм байлгамааргүй байна гэж ойлгох Хидо. Юу ч болоогүй мэд хүчээр нэмсгэлэн урсгалаараа амьдарч байсан Хидо нэг л өдөр ухаан алдхан тэр. Тэр их хүнд бэлтгэлийн ардс хурж унаагүй Хидо маань эцэст нь саллтын шархаа даалгүй эмнэлэгт очиж үзвэ. Сүүлд уулзахдаа сэтгэл хөдлөлтөө авсаад хэлсэн үгстэй харамсаад өдөө болтол явж. Нөгөө талд Ижин маань зүудэндээ хүртэл Хидог санджуулаастай. Хидо өөр тохиолдсон бүх явдлаа өдрийн тэмдэглэлдээ бичдэг хэвээрээ авахгүй юу? Тэрийг салгалж яваа хайчнаа. Тэр нь ихний нүүрэн дээр нь хадгалаастай байсан Ижиний хуужийн ажлын үнэлэх дээрх гэрэг наягаар хүрэгдээд ирж л дээ. Эндээс өнгөрсөн 6 сарын хугацаанд Хидод ямар байсан, юу бодогдож байсан бүгд бичээстэй. Өөрийг нь ажлаа дарагдаад ирж чадаагүй ойн баярыг Хидо ганцаараа тэмдэглэснийг, хэцүү үеийг нь дэрэгдэн байсан юм шиг л мэдэрч байсныг, сүүлд уулзахдаа хэлсэн үгстэй одоо ч харамсаа сууж байгааг нулимстай нүдээр уншнаа. Удалгүй Ижиний аав өдөрч болж ачаагаа баглан автобус хүлээн сууж байснаа гинтл Хидогийн гэрэн зүггүүлээ. Цаатхан ч явах гэж байгааг нь мэдээд хар хурдаараа гүгээд ирнэ. Ингээл явуулахад хитрхи харамсмаар штэ. Би биенээ хайсаар уулзаад хэлж чадаагүй үгсээ хуваалцаж өөлөлд нэг санаагаа амраагаа тав. Энэ үеэс хойш 7 жил өнгөрч Ижин маань мэдээний гол хөтлөгч болохоор эх орондоо буцаж ирнэ. Манай хүн зорилгодоо хүрч аав ээжтэй шинэ байрч авч өгдөг. Харин Хидо маань энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлээд зодог тайлахаар шийджээ. Сюманы аав нь ээжээс нь салснаас хойш биеийн таруу байж байгаад нас орлаа гэдэг мэдээгээр манайд удаан хугацааны дараа уулзалт гар болов. Жиюны хувцсны бизнес нэлээд амжилттай өргөжж, ерөн мэнд зодог тайлаад нутагтаа ирчихсэн тэд удахгүй хурмаа хийх гэж байгаа талаараа ярилцсанаа. Тэдний явсны дараа Ижинж оршуулах эслэл дээр ирж Сюмантай элдвийг ярилцсан хуучны өдрүүд эд орсон. Ижинийг авахар дүүн ирэхэд жаахан байсан хүү динхийсэн залуу болсныг хараад Сюман шууд дугаарыг аванаас. Манайхан уг нь гашуудж байгаа штэ. Ерөн маань одоо өөрийн гэсэн тулзуурсэлний клуб нэгэ багшилж байгаа юм байна л да. Хичээл орж байгаа үеэр нь Жиюн гэрлэх санал тавиад ёстол болж удаж байгаа юм энэ хоёроос өөр алгаа. Ингээд Хидо маань сүүлийн тэмцээндээ ялалт байгуулж зодог тайлах болсноо зааварлах нь тэр. 7 жилийн дараа л манай хоёр минь тусаа мэдлэлцэж байгаа нь энэ хэдий баяр хүргэхийн сацуу бид нэг зүйлийг мэдэж авнаа. Хидо маань хэдийн хурмаа хийсэн болж таарав. 나이도 선수 항상 같은 마음으로 응원하고 있습니다. 저도 마찬가지입니다. 그리고 늦었지만 결혼 축하드립니다. 나이도 선수.